Сайн байцгаана уу? Digital Dental Office эмнэлгийн бэлгийн эмч байна. За та бүхэндээ нойрны талаар ярив. Нойр маань нойрыг бид нар одоо sleep image гэд бүгж зүйлж хагаад хэмждэг байгаа. За насанд хүрэгчд болон бага насны хүүхдүүдэд аль алинд нь үздэг. Тэгэхээр та заавал лабораторид очиж хэвтээд одоо нойроо гэртээ биш одоо лабораторид үдээд олон ийм залгууруудыг залгаж агаад хэвийн бүс нойроо хэмжүүлэх шаардлагагүйгээр гэртээ ч гэсэн үзчихдэг арга байгаа. За нойрыг яагаад хэмжих чухал байдаг вэ гэх юм бол нойр маань маш олон үе шатуудтай байдаг. За нойр бидний одоо дараагийн өдөр сэргэлэн байх, дараагийн өдөр нүхэн сэргэлт сайн байх, эрч хүчтэй байх, ядрахгүй байх, тэгээд эд эс маань эрүүл байхад нөлөөлж идэг. Мөн бас бодон сэтгэн бодох чадвар ой тогтоолд сайн байх, шийдвэр гаргах чадварууд нь сайн байх, уур уцаараа дарах, тохируулах, хүнтэй харьцах харилцаан дээр хүртэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас нойрны үе шатууд маш чухал байдаг. Тэгэхээр нойр маань хэдэн үе шаттай байдаг вэ гэхээр 4 үе шаттай байдаг. За гүн нойрсолтын хэсэг байна, гүйхэн нойрсолтын хэсэг одоо зүдний үе байна. За гүн нойрсолтын үе нь болохоор 2 үе шаттай байдаг гэдэг юм байдаг. Тэгэхээр гүн буюу deep sleep-ийн үед ямар үйлчлэгээ үзүүлэгддэг гэх юм бол бие махбодын төвшөнд бидний эд эсүүд шинжлэгдэж, хуучин эсүүд нь устгагдаж, бодисын солилцоо сайжирч, даралт хэвийн байх, гормоны үйл ажиллагаа сайн байх, зохицуулгууд хийх, өөрөөр хэлэх юм бол тархи маань дэд бүтцийн ажлыг хийж эхэлдэг гэсэн. Маргаашийн үдэндээ нүхэн сэргээлт маань сайн явагдах. Тэгвэл нойрны буюу зүудний буюу тархины цэвэрлэгээний үе RAM нойрсолт гэж ярьдаг. Rapid Eye Movement Stage. За тэр маань бол зөвхөн хүүхэн хараа маань бидрэх идэвхтэй хөдлөөд тэгээд бүх эргэтэн системийн булчингууд маань парализд орно гэж ярьдаг. Ерөөсө хөдөлгөөнгүй болоод ингээд булчингууд хөдлөхгүй. Яг энэ моментэд бол тархи маань өөрийгөө цэвэрлэх, бидний хэлдгээр бол бид нар одоо нэг усанд ороод сайхан цэвэрлэгдэж байгаа юм шиг тийм үйл ажиллагаа нь усны усаар дамжаад тархи өөрийгөө цэвэрлэдэг. Тархи өөрийгөө цэвэрлснээр тархиныхаа маш олон хэсгүүдэд бүрддэг тэр хэсгүүд дээр нөхөн сэргээлтэд явах, зохицуулах, цэвэрлэгээгээ өдөртөө одоо цуглуулсан мэдээллийг зөв одоо хуваарлаж тавих амигдала, за прекортикал кортекс одоо энэ тий уртлын хэсэг браун хэсэг гэж ярьдаг байгаа сэтгэн бодох чадварыг ой тогтоолтыг сайжруулах, юмыг мартахгүй байх, шийдвэрийг маш хурдан зөв гаргах, уур уцаараа барих, ааш харин шингаа тохируулах, хүнтэй зөв харьцах гэд энэ болгоныг зохицуулж яадаг. Мөн бас нөгөө шинэ мэдээллийг хүлээж авах хиппокампус гэж ярьдаг. Хөөрхөн хоёр юм хагас сарын юм шиг энэ дунд байж идэг. Бас тархины хэсгийг ч гэсэн сайн хөгжүүлснээр бид нар маргаашийн шинээр өгж байгаа мэдээллүүдийг зөв авт юм байна. Тэгэхээр тархины баруун зүүн тархи, за прекортекс хэсэг, тэгээд нөгөө хиппокампус, амигдала одоо ингэж маш олон чухал хэсгүүдийг зохицуулгын, шинжилэлтийн хийж идэг үе болохоос RAM нойрсолтын үе. RAM нойрсолтын үе дээр бидний амьсгал тасалдал буюу нойртой холбоотой амьсгалын өөрчлөлтүүд, obstructive sleep apnea буюу амьсгал бөглөрлийн шинж тэмдгүүд гарч явах юм бол бидний тархи саяны хийх ёстой бүх үйл ажиллагаануудаа хийж чадахгүй асуудал үүсдэг юм байна. Жишээ нь маш олон судлаачид жишээ нь нөгөө деменчи одоо юм мартах өвчин, Альцгеймерийн өвчин зэрэг нь одоо нойртой sleep related breathing буюу нойрсох үед хүчил төрөгчөө бүрэн авч чадахгүйгээр нөгөө тархигаа хүчил төрөгчөөр тижээх тэр үе шатан дээр амьсгал тасалтын асуудал үүсэнтэй холбоотой байж болдог гэж тодорхойлсон байдаг юм. Тийм учраас бид нойроо сайн хэмжиж авснаар, нойр уншиж мэддэг эмчээр тодорхойлуулж онцлуулснаар ирээдүйд гарч болзошгүй тархи мэдрэлтэй холбоотой, бие эргэтэн системтэй холбоотой эрт хөгшрөлт, өрөвслийн өвчин зэргээс хамгаалах боломжтой гэдэг юм байна шүү.